Сайн байцгаана уу? Үнийг сонсч буй танд өглөө өдөр орой минь. Ойрын хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар дугаараа хийж чадсангүй. Энэс хойш оногоо ойр ойрхон хийгээд явнаа. Урмын үг битэн та бүхэндээ бүгдээрэнд маш их баярлалаа. Ингээд бүгдээрээ түүх рүүгээ орцгоё. Өнөөдрийн дугаартаа бид гэр бүлээс гадуур харилцаатай холбоотой Reddit дээрх болсон явдлыг хүрэхээр бэлдсэн байгаа. Нэгдүгээр түүх. Би тэр орой их нэртэй худлаа хэлсэн. Ажил дээрээ жаахан удан чи унтаарай. Үнэндээ би ажил дээрээ байгаагүй. Би Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт байдаг хуучин байрны 4-р давхарт эхнэрээсээ нууцаар уулздаг эмэгтэйтэйгээ хамт байсан юм. Тэр эмэгтэйг Эмили гэдэг. Бид хоёр нэг компанид ажилладаг байсан. Эхэндээ зүгээр л хамт кофе уудаг байлаа. Дараа нь ажлын дараа хамт оройн хоол иддэг болсон. Тэгээд нэг мэтгэд би эхнэрээсээ нууж Эмили дээр очдог болсон байлаа. Тэр шөнөч мөн адил. Эмилигийн байр маш хуучин. Коридор нь нарийн, гэрэл нь байнга анивчдаг. Хамгийн сонин 4-р давхарт зөвхөн түүний байр л байсан. Нөгөө айлууд нь айл хэдийн нөгөөд явчихсан гэж тэр хэлдэг байлаа. Энэ байранд хүн амьдардаггүй юм шиг санагдсан. Би энийгээ тэгвэл энэ бидэнд яг тохирно, хинч мэдэхгүй газар гэж хэлсэн. Гэхдээ шөнийн 1 цаг өнгөрч байхад хаалга тогшов. Бид хоёр зэрэг чимээгүй болсон. Эмили над руу хараад хин юм бол гэв. Би мөрөө авчив. Дахин тогшлоо. Эмили хаалга руугаа очих гэж байхад нь би гараас нь татаж зогсов. Яагаад гэдгийг би өөрөө ч мэдэхгүй. Хэсэг хугацааны дараа тогших чимээ зогсов. Бид тайвширсан. Гэтэл өглөө Эмили угаалгын өрөөндөө ороод хашгирлаа. Би гүйж очиход толны буланд улаан будгаар нэг үйлбэр бичсэн байсан. Чи ганцаараа биш. Би үүнийг хэн нэгэн биднийг айлах гэж байна л гэж бодсон. Гэхдээ Эмилигийн царай цонхижчихсан байлаа. Энэ байшинд өмнө юу болсон юм гэж асуухад тэр эхлээд юу ч хэлээгүй. Дараа нь надад хэлээгүй зүйл бий гэв. Тэр байрнаас өмнө нэг эмэгтэй алга болсон байжээ. Нөхөр нь өөр эмэгтэйтэй холбоотой байсан тул цагдаад хэлж байсан гин. Тэр эмэгтэй алга болсноос хойш нөхөр нь хэдэн хоногийн дараа амиа хорлсон байсан. Гэхдээ зогцсыг нь хизээч болоогүй. Би үүнийг сонсоод надад ямар санагдсныг үгээр илэрхийлж чадахгүй. Гэхдээ Эмили биднийг хэн нэгэн ажиглаад байгаа гэв. Тэр өдрөөс хойш хачин зүйлс эхэлсэн. Миний утас руу үл мэдэгдэх дугаараас зурвас ирнэ. Эхний зурагт Эмилигийн байрны гаднаас авсан зураг байв. 2 дахь зурагт бид хоёрын машинд, 3 дахь зурагт миний эхнэр байсан. Тэр зурагт миний эхнэр гэрээсээ гараад ажил руугаа явж байх үеийн зураг байлаа. Зургандор чи гэр бүлээ яаж алдахыг хүсэж байна гэж бичсэн байсан. Би цагдаад очих талаар бодсон, гэвч тэгвэл миний нууц ил болно. Тиймээс би чимээгүйхэн өнгөрөөсөн. Энэ миний хамгийн том алдаа байсан. 1-7 хоногийн дараа Эмили алга болсон. Түүний утас унтарсан, ажилдаа ирээгүй. Би цагдаад мэдэгдэхээс айж байсан ч эцэст нь очсон. Цагдаа нар байр руу орохдоо ямар ч эвдэрсэн, гэмтсэн шинж тэмдэг олоогүй. Гэтэ угаалгын өрөөний толинд дахин нэг бичиг байсан. Дараагийнх нь чи. Би тэр шөнө гэртээ харахад эхнэр маань унтаж байлаа. Би түүний хажууд сууж удаан харсан. Тэгэд анх удаа бүхнийг хэлэхээр шийдсэн. Гэвч тэр үед миний утас дугарсан. Нэг зураг ирлээ. Би өөрийнхөө гэрийн үүдэнд зогсож байгаа зураг. Зургийг яг одоо хэдэн секундын өмнө авсан байлаа. Доор нь тэр унтаж байна, чи оронд нь ор гэж бичсэн байсан. Би эхнэрээ сэрэх гэж эргэлзтэл орны доороос 3 удаа тогших чимээ гарав. Би хөшчихсөн. Эхнэр маань сэрээд юу болсон бэ гэв. Би юу ч хэлж чадсангүй. Учир нь орны доороос эмэгтэй хүний хоолой сонсогдсон. Чи намайг яагаад орхисон юм бэ гэж. Би цагдаад одов. Тэд орны доороос хэнийг ч олоогүй. Харин маргааш нь байшингийн хонглын хуучин ханын цаасны цаанаас нэгэн жижиг өрөө илэрсэн. Өрөөнд олон 10 зураг байсан. Миний зураг, эхнэрийн зураг, Эмилигийн зураг. Тэгээд өмнө алга болсон эмэгтэй зураг. Цагдаа нар тэр өрөөг
Хэн нэгэн олон жил нууцаар ашигласан байсныг тогтоосон. Харин хамгийн аимшигтай зүйл нь зургнууд дунд миний гэртээ унтаж байгаа зураг байсан. Тэр зураг миний гэрийн унтлагын өрөөнөөс авсан байв. Тэр өдрөөс хойш би эхнэрээсээ юу ч нууж чадхаа болсон. Гэхдээ заримдаа шүн унтаж байхад хаалга тогшдог. Би хизээж онгойлгоогүй. Учир нь 4-р давхар тэр хаалганы цаана хэн байсан гэдгийг би одоо хүртэл мэдээгүй. Гэвч нэг шөнө хаалга тогшов. Энэ удаа цагдаагийн чангатуу сонсогдов. Цагдаа байна, хаалгаа нэ. Би сандарч хаалгаа онгойлгохтол хэд хэдэн цагдаа бууж чиглүүлэн зогсож байлаа. Тэд намайг шууд хананд шахаж гар гавлав. Эмилийг хаана нуусан бэ гэж мөрдөгч асуув. Би юу ч ойлгосонгүй. Гэтэл тэд миний гэрийн хонглын нууц өрөөнөөс олсон зүйлийг үзүүлв. Эмилигийн цүнх, түүний пассворд, цус олсон хувцас. Мөн миний гарын хитэ утга. Би тэр бүхнийг анх удаа харж байлаа. Гэвч мөрдөгчд надад утасны бичлэг үзүүлв. Бичлэгт би Эмилийг байрныхаа хонгол руу чирэн оруулж дараа нь ханын цаадах нууц өрөөнд оруулж байгаа нь харагдаж байлаа. Би бичлэгийг хараад энэ би биш ээ гэж хэлсэн. Гэвч миний царай, миний хувцас, миний машин бүгд бичлэгт тодорхой харагдаж байлаа. Тэр үед л би бүхнийг ойлгосон. Намайг хэн нэгэн олон сарын турш мөрдөж, миний амьдрал, миний хувцас, түлхүүр, бүр дуу хоолойг хүртэл дуурайж байсан. Гэхдээ цагдаа нарын олсон хамгийн чухал нотлох баримт нь миний утас байсан. Үл мэдэгдэх дугаараас ирсэн бүх зураг мессежийг шалгахад тэдгээрийг Эмилигийн утаснаас илгээсэн байв. Эмили өөрөө намайг айлгаж, эхнэрийг минь мөрдөж, өмнө алга болсон эмэгтэй хэрэгтэй холбоотой бүхнийг зохион байгуулсан байжээ. Тэр намайг эхнэрээс минь салгаж дараа нь бүх гэмт хэргийг миний нэр дээр тоххоор төлөвлөж байсан. Гэхдээ цагдаа нарт түүнийг сүлдэнд баривчилсан. Тэр миний хувцсыг өмсөж, миний дүрээр гэрээс минь гарах гэж байгаад баригдсан юм. Мөрдөгч надад тэр өмнө алга болсон эмэгтэйч мөн адил хөнөөсөн байж болцшгүй. Харин таныг бүх хэргийн буруутан болгох гэж байсан гэв. Эмилийг гавлан авч явах тэр үед над руу инээмсэглээд чи их нартай худлаа хэллээгүй бол би чамайг хизээж сонгохгүй байсан гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш би их нартай бүх үннийг хэлдэг болсон. Гэхдээ миний худал үгс цагдаа нарт намайг сэжигтэн болгоход хангалттай байсан. Би хэдий гэмт хэрэг үйлдээгүй ч Эмилигийн нууц төлөвлөгөөнд өөрийн худал нууц амьдралаараа тусалсан байлаа. Эмили одоо шоронд ялаа эдэлж байгаа. Харин би мөрдөн байцаалтанд гэрчээр оролцсон ч эхнэр маань надаас салсан. Заримдаа шөнө гэртээ ганцаараа байхдаа хаалга тогшох чимээ сонсдог. Энэ удаа би хаалгаа нээдэг. Гадаа хинж байдаггүй. Зөвхөн шалан дээр нэг жижиг цаас хэвтэж байдаг. Түүн дээр худал болгон өөрийн гэсэн гэрчтэй байдаг. Харин зарим гэрч гэмт хэрэгтэн болж баригддаг. 2-р түвх. Би Парист амьдардаг байлаа. Тэр үед бид гэрлээд 5 жил болсон байсан. Гэхдээ миний гэрлэлт гаднаасаа сайхан харагддаг байлаа. Үнэндээ би эхнэрээсээ залхчихсан. Тэгээд нэг өдөр ажиллаар танилцсан Клэр гэдэг эмэгтэйтэй харилцаатай болсон юм. Бид хоёр уулзахдаа үргэлж хотын дөвөөс хоол газар сонгодог байв. Хэн нэгэн таних вэ гэж айдаг байсан юм. Нэг орой Клэр сүүлийн метрогоор явъя гэв. Би зөвшөөрсөн. Шөнийн 12 цаг 40 минутын орчимд бид метроны буудлын дээр очлоо. Галт тэрэг ирэв. Гэхдээ сонин нь дотор нь нэг ч хүн байгаагүй. Кондуктор нь харагдсангүй. Бид суув, хаалга хаагдсан, галт тэрэг хөдөлсөн. Хэдэн минутын дараа Клэр уцаа гаргаж ирээд чамд эхнэрээс чинь мессеж ирсэн байна гэв. Би гайхсан. Эхнэр маань Клэрийн талаар юу ч мэдэхгүй. Би уцаа аваад харахад та хоёрын сууж байгаа вагоныг би мэдэж байна гэсэн байв. Би шууд Клэр рүү харсан. Чи юу ч хэлээгүй биз дээ. Үгүй гэж тэр хариулав. Дахиад мессеж ирлээ. Дараагийн буудлын дээр буух хэрэггүй. Би сандарсан. Гэхдээ метро дараагийн буудлын дээр зогсоод хаалга нэгдэв. Гэтэл буудлын дээр хүн байсангүй. Клэр буучхыг гэв.
Би татгалцсан. Би цааш явлаа. Дараагийн буудал дахиад л хоосон. Тэгээд галт тэр гинт зогсов. Гэрэл унтарлаа, харанхууд Клэрийн амьсгал сонсогдно. Тэгээд өөр нэг хүний амьсгал. Бид хоёр хоёулаа хөдөлгөөнгүй болов. Энд өөр хүн байна гэж Клэр шивнэсэн. Гэрэл асахад вогон хоосон хэвээр, гэхдээ суудлын цаанд цусны жижиг туслууд байсан. Би цагдаа дуудах гэж утсаа гаргахад л сүлжээ байсангүй. Тэр үед чанга ярагчаар эмэгтэй хүний хоолой сонсогдов. Дараагийн буудал дээр нэг хүн бууна. Клэр миний граас чанга хатгав. Галт тэрэг хөдлөлөө. Дараагийн буудал дээр хаалга нэгдэв. Гадаа миний ихнэр зогсож байлаа. Би амьсгалж чадхаа байсан. Тэр биднийг хараад инээмсэглэсэн. Гэхдээ би ихнэрээ тэр шөнө Парист байхгүй гэдгийг мэдж байсан. Тэр өөр хотод байгаа. Хаалга хаагдав. Би гүйж очоод цонхоор харлаа. Тэр эмэгтэй буудал дээр ганцаараа зогсоод үлдсэн. Тэгээд толгоогоо аажмаар хазаалгаж миний ихнэрийн дуугаар "Чи яагаад худлаа хэлсэн бэ?" гэж хашгирав. Клэр уйлж эхэлсэн. Тэр үед галт тэрэг дахин зогсов. Хаалга нэгтгэхэд цагдаа нар орж ирсэн. Биднийг гаргаж авсан. Гэхдээ тэдний хэлснээр бидний суусан метро тухайн шөнө тэр чиглэлд явсангүй. Тэр дугаартай вагон тухайн шугам дээр бүртгэлгүй байжээ. Клэр тэр өдрөөс хойш надаас салсан. Харин би гэртээ очиход ихнэртээ бүх үннийг хэлсэн. Тэр юу ч хэлээгүй. Зүгээр л "Чи метроноос буухдаа хинтээ хамт байсан бэ?" гэж асуусан. Би Клэрийн нэрийг хэлэв. Ихнэр маань цонхив. Клэр гэж хүн 2 жилийн өмнө нас барсан гэж хэлв. Би инээсэн түүний үгэнд итгээгүй. Гэхдээ тэр надад сонингийн хуучин нийтлэл үзүүлсэн. Тэнд Клэрийн зураг байсан. Би тэр эмэгтэйг анх удаа л харж байна. Учир нь миний уулзаж байсан эмэгтэй Клэр биш байжээ. Тэр эмэгтэй намайг хэдэн сарын турш өөр нэрээр хууран уулзаж байв. Харин жинхэнэ Клэрийн үхлийн шалтгаан тодорхойгүй байсан. Хамгийн хачирхалтай нь цагдаа нар намайг байцаах үед "Та тэр шөнө хамт явсан эмэгтэйгээ хаана орхисон бэ?" гэж асуусан. Би метронд гэж хариулав. Цагдаа хэсэг чимээгүй байснаа тэр шугамын камерын бичлэгтээ ганцаараа сууж байгаа гэж хэлсэн. Тэр шөнөөс хойш би метрогоор дахиж хизээч яваагүй. Гэхдээ хаяа шөнө 12 цаг 40 минутын үед утас минь өөрөө хасдаг. Дэлгэцэн дээр ганцхан өгүүлбэр гардаг. Дараагийн буудал дээр буух хэрэггүй. 3 дугаар түүх. Би Лондонд такси барьдаг байсан юм. Нэг бороотой орой ажиллаж байтал нэг эмэгтэй машинд суув. Тэр эмэгтэй их сандарсан байдалтай байлаа. Намайг "Энэ хаяг руу хүргээд өгөөч" гэж хэлээд цаасан дээр хаяг бичиж өгсөн. Бид хөдлөлөө. Замын турш тэр эмэгтэй арын тойлонд байн харж явлаа. Би "Та зүгээр үү?" гэж асуухад намайг нөхөр маань дагаад байна гэв. Тэгээд тэр миний утасны дугаарыг асуув. Би өгсөн. Тэр орой гэртээ харихад эхнэр маань унтаж байлаа. Маргааш өглөө нь үл мэдэгдэх дугаараас мессеж ирэв. "Өчигдөр миний эхнэрийг хүргэж өгсөнд баярлалаа" гэв. Би гайхсан. Би тэр эмэгтэй нөхөртэй огт уулзаж байгаагүй. Дараа нь "Та хоёрыг хаана уулздгийг мэднэ" гэсэн мессеж ирсэн. Тэр үед л би асуудалд орсноо ойлгосон. Тэр эмэгтэй миний байнга уулздаг хүн байгаагүй. Гэхдээ дараагийн өдөр тэр надтай дахин холбогдов. "Би нөхрөөсөө салбаар байна. Та надад тусалж чадах уу?" Би татгалцсан. Гэвч тэр намайг алах гэж байгаа юм аа гэв. Би цагдаад мэдэгдэхийг зөвлөсөн. Тэр цагдаад итгэх боломжгүй гэж хэлсэн. Тэгээд уцаа таслав. Оройн би ажиллаж байхдаа нэг дуудлага авлаа. Тэр эмэгтэй намайг олчихлоо гэж шивнээд уцаа таслав. Би тэр хаяг руу очлоо. Гэхдээ хаалга нь түгжээтэй байсан. Цонхоор харахад гэрэл ассан байв. Би цагдаа дуудав. Цагдаа нар хаалга эвдэн орж ирэхэд байшин хоосон байлаа. Харин ханан дээр миний нэр олон удаа бичигдсэн байв. Тэр шөнө би эхнэртээ бүхнийг хэлсэн. Би тэр эмэгтэйтэй ямар ч харилцаатай байгаагүй. Гэхдээ эхнэр маань надад итгэсэнгүй. Тэр миний утсан дээрх мессежүүдийг хараад
Чи яагаад энэ эмэгтэйтэй ингэж их холбоотой байсан бэ гэж асуув. Би тайлбарлах гэж оролдсон, гэвч тэр эмэгтэйн дугаар миний утсан дээр хэдэн сарын турш хадгалагдсан байв. Би өөрөө хадгалснаа огт санаагүй. Цагдаа нар мөрдөн шалгаж тэр эмэгтэйг өмнө нас барсан гэж бүртгүүлсэн хүн болохыг тогтоов. Түүний нөхөр шоронд байсан гэх мэдээлж худал байлаа. Тэр эмэгтэй нөхөр 2 жилийн өмнө сураггүй алга болсон бөгөөд түүнийг хөнөөсөн байж болзошгүй гэж үзэж байв. Харин тэр эмэгтэйг алга болсноос хойш хэн нэгэн түүний нэрээр миний утас руу мессеж илгээж байжээ. Хамгийн амжигтай нь мессежүүд зөвхөн намайг мэдэх зүйлсийг агуулж байсан. Их нэртэйгээ анх уулзсан газар, миний гэрийн түлхүүр хаана байдаг, тэр байтугай би их нэртэй хизээ худал хэлж байсан огноонууд хүртэл. Мөрдөгч надад хэн нэгэн таныг олон сар мөрдөж байсан байна гэв. Би тэр мессежүүдийг дахин шалгаж үзэхэд нэг зүйлийг анзаарсан. Бүх мессежийг өөр дугаараас илгээсэн мэт харагдаж байсан юм. Нэг ч дугаар байнга татагдаагүй. Тэр дугаар нь миний таксинд суусан эмэгтэй өгсөн дугаар байв. Цагдаа нар дугаарыг шалгахад бүртгүүлгүй хуурамч нэр дээр авсан болох нь тогтоогдсон. Мөрдөгч миний таксинд суусан өдрийн замын камерын бичлэгийг шалгав. Бичлэгт тэр эмэгтэй миний машинд суусны дараа өөр нэгэн хар машин биднийг дагаж байжээ. Тэр хар машин миний эхнэрийн хуучин найз залуугийн нэрээр бүртгэлтэй байсан. Гэвч тэр өөрөө би тэр шөнө гэртээ байсан гэж мэдүүлсэн. Цагдаа нар түүний гэрт нэгжлэг хийх зөвшөөрөл авч удалгүй түүнийг баривчилсан. Түүний гаражийн ханан дээр миний гэр, такси, эхнэрийн ажлын газар мөн тэр эмэгтэй зургуунууд өлгөөтэй байв. Тэндээс бас миний утас руу илгээсэн бүх мессежийн хуулбар, хуурамч сим картууд, таксины замын хяналтын жижиг төхөөрөмж олжээ. Гэхдээ хамгийн чухал нотлох баримт нь түүний зөөврийн компьютер дээр байсан. Тэнд тэр эмэгтэй нэрээр бичсэн мессежүүд, миний гэрийн ойролцоо авсан бичлэгүүд мөн намайг эхнэрээс минь салгахын тулд зохиолсон төлөвлөгөө хадгалагдаж байв. Тэр эмэгтэйг үүндээ миний эхнэрийн хуучин найз залуу өөрөө олж миний таксинд суулгасан байжээ. Тэр эмэгтэй нөхрөөсөө зугтаж байгаа мэт жүжигсэн бөгөөд дараа нь миний нэрийг ашиглан айлгах бүх мессежийг хуучин найз залуугийн заавраар илгээсэн байв. Харин намайг олчихлоо гэж хэлсэн дуудлагыг тэр эмэгтэй өөрөө хийсэн байв. Тэр цагдаад очихоор шийдсэн ч хуучин найз залуу түүнийг замд барьж утсыг нь булаан авч дараа нь түүний нэрээр бүхнийг үргэлжлүүлсэн байжээ. Цагдаа нар түүнийг хэд хоногийн дараа Лондонгийн захын нэгэн агуулгаас олж амьд байхад нь аварсан. Тэр эмэгтэй мөрдөн байцаалтын үеэр бүх үннийг хэлсэн. Миний эхнэрийн хуучин найз залуу намайг эхнэрээс минь салгахын тулд эхлээд намайг мөрдөж дараа нь намайг гэмт хэрэгтэн мэт харагдуулах төлөвлөгөө боловсруулсан байв. Тэр миний утсанд хуурамч мессеж илгээж миний нэрийг ашиглан тэр эмэгтэйтэй холбоотой мэт болгосон байсан. Цагдаа нар түүнийг хүнийг дагаж мөрдсөн, дарамтлсан, хуурамч баримт үлдсэн, занал хийлсэн мөн тэр эмэгтэйг хүчээр хорсон хэрэгээр баривчилсан. Шүүхийн үеэр түүний бүх үйлдэл камерын бичлэг, утасны мэдээлэл, зөөврийн компьютер дээрх файлуудаар нотлогдов. Тэр хэдэн жилийн хойрох ял авсан, харин тэр эмэгтэй шинэ нэрээр өөр хотод амьдрахаар явсан. Би эхнэртэй бүх хүннийг хэлж түүнээс уучлалт гуйсан. Би эхэндээ энэ хэрэгт ямар ч холбоогүй байсан ч эхнэрээсээ зарим зүйлийг нууж худал хэлж байсан нь бидний амьдралыг улам хүндрүүлсэн байлаа. Өнөөдөр би утсаа унтрааж унтдаггүй. Харин үл мэдэгдэх дугаараас мессеж ирвэл шууд хадгалж цагдаад мэдэгддэг. Зарим бороотой шөнө таксины арын суудлын дээр эмэгтэй хүн суусан мэт суудал доошилж байгааг мэдэрдэг. Тэгээд толинд харахад арын суудал хоосон байдаг. Гэхдээ энэ удаа би айдаггүй. Учир нь тэр эмэгтэй амьд гэмт хэрэгтэн баригдсан, харин бүх үннийг нотлох баримтаар тогтоосон. Тэр шөнө би сүнс хараагүй. Миний амьдралд сүнс нөлөөлөөгүй. Би зүгээр л хүний атаархал, өшөө авалт ямар аюултай зүйл болохыг ойлгосон юм. Дөрөвдүгээр түүх. Би тэр үед Токиод ажилладаг байсан. Гэр бүлээсээ хол амьдардаг болохоор эхэндээ их нэртэйгээ байнга холбоотой байдаг байлаа. Өдөр бүр утсаар ярьж өглөө оройдоо мессеж бичнэ.
Гэхдээ хүн гэдэг өөрөө өөрийнхөө худалд тасдаг юм билээ. Эхлээд би ажлынхаа хамтрагч Юмитэй зүгээр л кофе уудаг байсан. Дараа нь хамт орой хоол иддэг болсон. Удалгүй бид хоёрын харилцаа ажлын харилцаанаас хэтэрсэн. Би эхнэрээсээ нууж эхэлсэн. Хамгийн муухай нь би түүнийг удаан хугацааны асуудал болно гэж бодоогүй. Бидний байнга уулздаг газар бол Токиогийн төвд байдаг хуучин зочид буудлын 807 тоот. Би эхнэртэй ажлын уулзалттай гэж хэлээд Юмитэй уулздаг. Тэр үед би өөрийгөө маш ухаалаг гэж боддог байлаа. Гэвч нэг өдөр бүх зүйл дууссан. Эхнэр маань миний утсыг олж харсан юм. Юмитэй бичлсэн мессежүүд, зургууд, зочид буудлын захиалга бүгд байсан. Тэр над руу утсаар залгасан. Би авахад эхнэр маань хэсэг хугацаанд юу ч хэлээгүй. Дараа нь 807 тоот гэж юу юм бэ гэв. Би дууга болчихсон. Чи Токиод ганцаараа амьдардаг гэж бодсон чинь худлаа байжээ. Би тайлбарлах гэж оролдсон. Гэхдээ тэр би чамд итгэж байсан гэд уцаа таслав. Тэр шөнө би эхнэрлүүгээ олон удаа залгасан. Тэр авсангүй. Маргааш өглөө нь надад нэг мессеж ирлээ. Би Токио руу явж байна. Би тэр мессежийг хараад сандарсан. Би эхнэрээ ирээсэй гэж хүсээгүй. Юмитэй уулзаад бүхнийг дуусгахаар шийдсэн. Гэвч Юми намайг сонсоод чиний эхнэр бүгдийг мэдсэн юм уу гэж асуув. Би тийм ээ гэсэн. Чи намайг эхнэрээсээ нууж байхад асуудалгүй байсан. Харин одоо илчлэгдэхээр намайг ганцааран минь орхих гэж байгаа юм уу гэж асуув. Би хариу хэлж чадсангүй. Тэр уурлаад өрөөнөөс гарсан. Тэр орой эхнэр маань Токиод ирэв. Бид зочид буудлын лоббид уулзсан. Тэр надад огт танихгүй хүн шиг харагдаж байсан. Би гэрэлтэй аврах гэж ирээгүй гэв. Тэгвэл би чамайг яагаад ингэснийг ойлгох гэж ирсэн гэв. Бид 807 тоотод орсон. Энэ бол миний хамгийн том алдаа байсан. Учир нь яг тэр үед хаалга тогшов. Би хаалга онгойлгоход коридорт хинч байсангүй. Харин шалан дээр жижиг дугтуй байв. Дотор нь миний эхнэрийн гэрийн зургийг хэвлэсэн байв. Зургийн ард гэр бүлээ хуурсан хүн ганцаараа төлөөсөө төлдөггүй гэж бичсэн байлаа. Эхнэр маань зургийг хараад над руу эргэв. Энэ хин юм бэ гэлээ. Би мэдэхгүй л гэж хариулсан. Тэр над руу хэсэг харснаа чи өөр хүнтэй харилцаатай байснаа нууж болно. Гэхдээ одоо хэн нэгэн биднийг ажиглаж байна гэж хэлв. Бид цагдаа дуудах талаар ярилцсан. Гэхдээ би эхлээд Юмитэй уулзах хэрэгтэй гэж бодов. Би түүн рүү залгасан утас нь унтраалттай байлаа. Мессеж явуулсан, хариу ирсэнгүй. Тэгээд орой өөр нэгэн зочид буудлын ажилтан над руу залгаад таны хамт ажилладаг эмэгтэй өрөөндөө ирээгүй байна гэв. Юми юу гэхэд тийм ээ, яагаад надад хэлж байгаа юм болоо гэхэд тэр таны нэрийг яаралтай холбоо барих хүн гэж бүртгүүлсэн байна гэв. Би тэр мөчөд дотор мухаарсан, Юми алга болсон байлаа. Цагдаа нар ирэв. Тэдний хамгийн түрүүнд асуусан зүйл та хамгийн сүүлд хизээ түнтэй уулзсан бэ? Би үннийг хэлсэн. Гэхдээ би нэг зүйлийг нуусан. Бидний харилцааг. Би ажлын хамтрагч гэж хэлсэн. Тэр шөнө эхнэр маань над руу хараад чи одоо хүртэл худлаа ярьж байна гэв. Би юу ч хэлсэнгүй. Маргааш нь цагдаа нар Юмигийн цүнхийг олсон. Тэр 807 тоотын ойролцоох метроны буудлын хогийн савнд байжээ. Цүнхэнд нь утас, төрөвч, пассворд байсан. Харин хамгийн сонин зүйл нь миний нэрийг бичсэн жижиг дэвтэр байлаа. Дэвтэрт миний өдөр тутмын хуваар, хизээ ажилдаа ордог, хизээ гэрээсээ гардаг, эхнэр маань хизээ Токио руу ирсэн бүгдийг бичсэн байв. Цагдаа нар намайг сэжгэлж эхэлсэн. Би өөрийгөө хамгаалахын тулд Юмитэй ямар харилцаатай байснаа хэлхээс өөр аргагүй болсон. Эхнэр маань тэр үед өрөөнд байсан. Тэр бүхнийг сонссон. Цагдаа нар явсны дараа тэр чи намайг 2 удаа хуурсан гэв. Нэг удаа тэр эмэгтэйтэй, нөгөө удаад нь цагдаад. Би юу ч хэлсэнгүй. Тэр буцаад их орон руугаа явсан. Би ганцаараа үлдэв. Гэхдээ Юми олдсонгүй. 4 хоногийн дараа цагдаа нар түүний цогцыг Токиогийн замын нэгэн агуулгын ойролцоогоос олсон. Би тэр мэдээг сонсоод хэсэг хугацаанд юу ч ойлгож чадаагүй. Түүнийг буумалж алсан байжээ. Гэхдээ цүнхэн зориудаар миний олж болох газар хаягдсан байсан.
Цагдаа нар түүнийг алсан хүн таныг буруутгахыг хүссэн бололтой гэв. Би яагаад гэж асуув. Мөрдөгчд над руу хараад таны эхнэртэй хийсэн мессежүүдийг хэн нэгэн олсон байна гэв. Тэр хүн юмитэй холбоотой байсан байж магадгүй. Бид түүний утасны мэдээллийг шалгахад нэг үл мэдэгдэх дугаараас олон дуудлага ирсэн байв. Дуудлагын эзэн нь тодорхойгүй. Гэхдээ тэр дугаар миний гэрийн ойролцоо камерын бичлэг дээр гарсан байсан. Би улам айж эхлэв. Нэг орой ажил тараад зочид буудалдаа ирэхэд хаалган дээр цаас наасан байв. Чиний эхнэр дараагийнх нь. Би тэр даруй эхнэрлүүгээ залгав. Утсаа авсангүй. Би шууд нисэх онгоцны буудлын руу явлаа. Гэхдээ эхнэр маань аль хэдийн их орондоо бутсан байсан. Би хэсэг тайвширсан гэтэл маргааш нь надад нэг зураг ирэв. Эхнэр маань гэрийнхээ үүдэн зогсож байлаа. Зургийг тэр өдрийн өглөө авсан байсан. Би цагдаа нартай дахин холбогдов. Тэд миний эхнэрийг хамгаалалтандаа авсан удалгүй сэжигтнүүд ч баривчлагдсан. Гэхдээ тэр хүн миний бодож байснаас өөр хүн байлаа. Тэр бол юмитай хамт ажилладаг байсан эрэгтэй. Тэр юмид дурлсан байсан. Тэр бидний харилцааг мэдээд юмыг надтай харилцах харилцаагаа таслаасай гэж удаан хугацаанд дарамтлсан байжээ. Гэвч юмыг татгалцсан. Тэгээд тэр миний эхнэрт бидний харилцааны талаар мэдгдсэн. Эхэндээ би түүнийг зөвхөн айлгах гэж байсан байх гэж бодсон. Гэвч юмээ миний тухай цагдаад хэлэх гэж байгааг мэдээд түүнийг алсан байв. Тэгээд бүх бурууг надад тохихын тулд нотлох баримтуудыг зориуд байрлуулсан. Гэхдээ нэг зүйл тайлбарлагдаагүй үлдсэн. Тэр хүн яагаад манай гэрийн зургийг авсан юм бэ? Мөрдөн шалгалтаар тэр зургийг аваагүй нь тогтоогдсон. Түүнийг баривчлагдахаас 2 хоногийн өмнө өөр хүн миний гэрээг ажиглаж байсан. Тэр хүний хэн болохыг цагдаа нар тогтоож чадаагүй. Харин 1 жилийн дараа надад нэг тогтоо ирсэн. Дотор нь юмитэй хамт 807 тодод байсан үеийн зураг байв. Бидний хамт байхад хэн нэгэн хаалганы цаанаас зураг авчээ. Зургийн ар та хоёрын харилцааг би эхнээс нь л мэдэж байсан гэж бичсэн байв. Доор нь гэхдээ би юмыг алсан хүн бишээ гэж нэмэлтээр бичсэн байлаа. Би тэр цаасыг цагдаад өгсөн. Тэд дахин мөрдөн шалгасан. Гэвч тэр хүнийг хизээж олж чадаагүй. Харин би нэг зүйлийг ойлгосон. Юмигийн үхэл зөвхөн миний гэр бүлээс гадуур харилцаанаас болсон хэрэг биш байжээ. Бидний харилцааг мэдсэн олон хүн байсан. Хэн нэгэн атаархсан, хэн нэгэн нүшөө авсан, хэн нэгэн намайг буруутгахыг хүссэн. Харин хамгийн аимшигтай нь би өөрөө энэ бүхний эхлэлийг тавьсан. Хэрвээ би эхнэртэй үнэнч байсан бол юмитэй хизээж уулзахгүй, 807 тодод хизээж орохгүй, юмий хизээж тэр алуурчны бай болохгүй байсан. Энэ төрөйд өнөөдрийн түүхүүд маань өндөрлж байна. Та бүхэн өшөө олон түүхийг сонсохыг хүсвэл subscribe дараарай. Мөн хажууд нь байрлах хонхон дээр дарвал шинэ бичлэг орох бүрт танд мэдээлэл очих болно шүү. Баярлалаа.